Игор Ньюс агентлагийн ерөнхий продюсераар ажилласан их говийн манаач баримтат кино нээлттэйлээ. Тухайн баримтат кино нь Алтай өвөр говьд цөөн тоогоор үлдсэн үндэсний бахархалт амтан болох Мазаала баагүй амьдралыг бүрэн харуулахыг зорьсон байна. Говийн нэг ховордсон амтан болох Мазаала баагүй талаарх кино нэвтрүүлгүүд ихэвчлэн танин мэдхүн шин чадвартай хийгдэж байсан. Тэгвэл энэ удаа Мазаалын талаар мэдээлэл өгөхөөс гадна түүний амьдардаг орчныг гойд дүрслэн үзүүлж байгаль хамгаалагч эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дүрслэн харуулахыг зорьсон байна. Говийн тухай, энэ байгаль хамгаалагчдын тухай явж энэ байгаль гэдэг энэ ариун дагшин тэр зүйлийг яг тэр чигээр нь үлдээх нь өөрөө ямар их ариун нандин тийм зүйл вэ гэдэг тухай. Тэгээд өнөөдөр бас энэ байгаль хамгаалагч нартай байгаль орчны чиглэлийн энэ бүхий салбарын хүмүүст киногаа үзүүлж байгаадаа маш их баяртай байна гэж. Говийн А бүс рүү бол нэг 10 гаруй удаагийн томилолттой явж иж одоо Мазаалынхаа дүрсийг үндсэндээ барьж авсан. За бид нэр одоо энэ их говийн манаач киногоороо одоо говьд те говийн экосистемд засан зогсож байгаа Мазаалагаас гадна те бусад амьтад тэдгэрийг одоо судлахад те амьдралаа зориулж байгаа эрдэмтэн судлаачид байгаль хамгаалагчдын бас амьдралыг ингэж нэгтгэж үзүүлээд тэгээд говь гэдэг ер нь нэг ийм их айс ав дотор ийм л цөөн бүрдэл нэг нэгнийхээ төлөө те нэг ингээ манад байж идэг юм шүү гэсэн үзэл санааг бол гаргахыг хичээсэн. Говийн нэг ховордсон амтан болох Мазаалын дүрсийг авахын тулд 4 үлрэл дамжин зураг авалт хийжээ. Ингэснээр ганцхан Мазаалын дүрс төдийгүй говийн их дархан цаазтай газрын 4 үлрэлийн өнгийг буулгаж чадсанараа энэхүү бүтээл ихээхэн онцлогтой болсон байна.